За хэдүүлээ одоо нэг бараа бүтээгдэхүүн оруулж сурцгаая. Тэгээд энэ дээр хэдүүлээ нэг л юм анхаараа ярилцъя, ойлголцъя. Бүгдийг нэг дор оруулах биш, бэлэн болж байгаа биш. Баг багаар нэг нэгээр алхам алхмаар гэдэг тактикийг баримтэлж оруулъя. За хэдүүлээ бүтээгдэхүүн нэмэх гэдэг хэсэг рүү орчъя. Эсвэл бараа бүтээгдэхүүн нэмэх. Эсвэл бол бүтээгдэхүүн хяналтын самбар ороод бүтээгдэхүүн нэмэх гэдэг орчинч болно гэсэн үг. За дижитал бүтээгдэхүүн арай өөрөөр орно шүү. Энэ дижитал бүтээгдэхүүн гэсэн хэсгээр ордог байгаа шүү. За уламжлалт бүтээгдэхүүн болохоор бүтээгдэхүүн нэмэх гэдэг. За би юу гэсэн байгаа вэ гэхээр гипс автах худалдаална. Дэлгүр үүсгэе. За брэндээ сонгоно. За тэгээд Knopf-ийн гэж сонгочихъя. За мэдээж хэмжих нэгжин ширэхээр жинийн одоо юу вэ? 10 мэдхгүй бол оруулахгүй гэж болно гэсэн үг. 10 илгэчээ. За захиалгаар авах доод хэмжээ тий буюу за нэгээр давчий гэдэг очив. За энэ дээр хайлт байх юм. Системээс яхаар юу гэж хаягдахад танай бүтээгдэхүүн гарч ирэх вэ? Энэ гипс хатан гарч ирэх вэ гэхээр гипс хатан гэдэг чинь иймэрхүү бичгээд танай гипс хатан гарч ирнэ гэсэн үг. За хэдүүлээ бүтээгдэхүүний одоо яг оруулах гой зураг байхгүй ч болно. Тэгвэл энийг түрүү орхичих гэсэн үг. За бичлэг байхгүй ч болно бас энийг орхичих гэсэн үг. Уул нь бол YouTube-ийн бичлэг оруулцдаг байхгүй. Хэдүүлээ тэгэхээр алхам алхмаар оруулж байна гэсэн үг. За гипс чинь бол 3 өнгөтэй байдаг тийм. Нэгдүгээрт нь pink. За иймэрхүү pink байдаг. Хоёрдугаарт нь green. За ногоон өнгө. Иймэрхүү ногоон гипс гэх үү. За иймэрхүү ногоон гипс ч. За гуравдугаарт нь дахиад white. Өөр ямар өнгө байдаг тийм ээ. За smoke white гэдэг нэг иймэрхүү өнгө байна болов. За ингээд 3 өнгөө сонгочихно. За 3 өнгөтэй гипс орууллаа. За энэ attribute гэдэг нь бүтээгдэхүүний шин чанар. За хэдүүлээ өргөн, нарийн, өндөр, нам, жижиг, турхай, килограмм, литр гэдээ орно. За гипс атомгийн хэмжээг оруулсан байгаа. Яг тэр зузааны хэмжээ 0.95 125 гэдэг хэмжээ байдаг байгаа. За энийг оруулчих. За нэг хүн дээр нь одоо юу гэдэг харилцаагаар 20,000 шүү гэдэг. Яагаад би энэ attribute-уудыг оруулаад байгаа гэсэн энийг оруулаад 3 гэдэг оруулаад ирэхээр сонголт бүрээрээ өнгө бүрээрээ хэмжээ бүрээрээ өөр үнэтэй байдаг болохоор энийг оруулж байгаа шүү. За гипс атом гэдүүлээ. За энэ дээр хэдүүлээ хөнгөлөлт байхгүй, хөндрөл байхгүй учраас ингэ орчихно. Өөр чинь godаш бүцмэж 20,000 гэж. За тэнгуүл ногоон өнгийн гипс маань одоо 0.95 гипс маань 21,000 байдаг. За энэ одоо 24,000 байдаг гэд хэдүүл жишээ авч байгаа шүү. За ягаан нь одоо 22,000, 24,000 байдаг. Энэ нь одоо 27,000 байдаг гэд ингээд жишээ оруулчих. Цагаан нь одоо бүр энийг одоо юу гэдгийг 18,000 байдаг. 0.95 тань тийм ээ. За тэгээд 125 тань за 20,000 гэдэг өгцөж гэсэн. За бүтээгдэхүүн нөөцийн төрөв тест учраас 10 гэдээ оруулчих. За тэгэд одоохондоо оруулах зураг байхгүй бол ингээ орхичих гэсэн үг. За танилцуулга байхгүй бол төрдөө орхичих гэсэн үг. Алхам алхмаар хэдүүлээ бүтээгдэхүүн оруулах гэж байгаа шүү. За хамгийн чухал анхаарах юм нь болохоор категори гэсэн үг тийм. Бид нар хавтан ангиллын гипс хатан. Энийг айгүй сайн сонгорё. Энэ идрээ чеклэхгүй бол ордгүй шүү. За хэдүүлээ ингээ оруулчих. Яг тэгэхээр бусад зургууд байхгүй ерхэн мэдээлэлүүд оруулчих гэсэн үг. За бүтээгдэхүүнээ нэг нэгээр ингээ дүүсгээд бай гэсэн санаа байхгүй. Ингээ бүтээгдэхүүнээ оруулчихна гэсэн үг. За бүтээгдэхүүн ороод ирлээ. За тэнгуүтл одоо яах вэ гэхлээр энэ пендинг болсон байгааз энэ бүтээгдэхүүн маань өөрөө манай админ дээр ирчих учраас бид нар та рүү одоо дэлгүүрийн одоо профайлын холбоо барих дугаар нөгөө дэлгүүрийн тохиргоо шүү дээ. Нөгөө дэлгүүрийн тохиргоон дээр та бүхэн утасны дугаар, яалтаа дугаараар холбогдсон байгаа учраас энэ дугаар руу бид нар холбогдоод танаа бүтээгдэхүүн чинь дутуу байна. Энийгээ сайжруулаа, ангиат хийгээгээ зөвлөгөөгөөд холбоо явуулчихна. Тэгэхээр санаа зовлтгүй гэсэн үг. За ямар ч хэс нэг удаадаа ингээд 5 10 бүтээгдэхүүн 20 бүтээгдэхүүнд ингээ оруулах гэсэн нэг үрсэл ингээ оруулчихна гэсэн үг. Тэгээд заваараа хэдүүлээ одоо зурагтай болсон юм чинь одоо цацаас ч оруулж эдитлээд орж болно гэсэн үг. За энэ дээр би дутуу орох гэсэн мэлээ гэхээр за зурагтай болсон. Дөнгөл нүр ерөөхдөө
энэ зурнуудыг оруулчаа гэдээ оруулчихна гэсэн үг. Нэгдүгээрт. За хамгийн ихэнд нүүрэнд аль зураг нардах вэ гэхээр энийг оруулж тийм ээ. За YouTube-ийн хэдүүлээ линктэй болсон. За танай компани танилцуулга бүтээгдэхүүний видео шторк байдаг болвол энэ дээр нөгөө YouTube дээр баадаг нөгөө линкийг булаад оруулчих болно гэсэн үг. За энэ дээр нөгөө 3 бүтээгдэхүүн оруулсан байгаа. За хэдүүлээ ногоон гипсний зургийг нь оруулъя. За энэ ногоон гипс ингэн шүү. За энэ нь 9125 тал зузааны шүү. За энэ нь одоо ягаан нь шүү. Энэ нь өөрөө бас яхаад ягаан гипсэн шүү. За энэ нь нөгөө цагаан гипсэн шүү гэдэг хэдүүлээ зургнуудыг оруулчихна гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүн зузаан ингийн өнгнөөс амар сонгоход энэ бүтээгдэхүүн маань өөрөөсөө гарч ирнэ гэсэн үг. За гипсэн дээр одоо хэдүүлээ дараа нэг заваараа ахаад танилцуулга нэг смсмэл ахаад бүр ингээд сайхан дэлгэрэнгүй танилцуулга нь оруулчихна гэсэн үг. Мэдээж компани одоо юу гэдгийг бүтээгдэхүүний гэрчилгээ certified эднэр байдаг болвол тохирлын гэрчилгээ байдаг болвол энэ дээр хэдүүлээ оруулаад өгч болно гэсэн үг. За